Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ зуршил бүтээх группийн админ, үүсгэн байгуулагч, тэгээд сэтгэл судлаач, маркетер, сургагч багш тийм ээ. Эрдэнэтоёо маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд манайхан Тукана гэдгээр нь илүү сайн мэднэ. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танаа хамт олон болон үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр зуршил бүтээх групп маань би хамгийн сүүлээр ингээ харахад бол 115 мянган дагагчтай болсон юмсан. Тэгэхээр нөгөө групп одоо нээх зорилго нь юу байсан бэ? Би ингээ анх өөрөө ингээ сэтгэл судлал сураад сурсанд нэг семестр л сураад бид ч одоо нэг ангид хамт сурсан шүү дээ. Тэгээ сураад сурсан зүйлээ ингээ яг тэр зунаа хэрэгжүүлж үзэж байгаа. Анх ингээ зуршлын тухай ойлголт аваад ер нь бол зуршлын хүч гэдэг ном манад 2-3 жил болсон. Жохон үзэж хагаад дундаас нь хайцсан байсан. Тэгээ яг ингээд аль биесээр сургууль сурж авах үед бол ач холбогдлыг нь ойлгоод өглөө эрт босгож зуршил бүтээн гэж анх эхэлсэн 107 сард. Тэгээд би ер нь бол өнгөрсөн хугацаанд дандаа өглөө босгож оролддог, дандаа амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж оролддог. Тэгээд дандаа болдог, шантардаг, чаддгүй. За тэгээ намайг бол одоо гэдэг нь дураараа ирэх чадахгүй хайнгч гэдэг юм уу тэрүүгээр туушгүйч гэдэг юм. Тэрүүгээр маань бол найз нар маань мэднэ. Тэгээд одоо дахиад өглөө босгож ийн гэлтэй гот. Дахиад ёо болооч ингэж өөрийгөө зовоож яадаг юм гээл тэгдэг тий. Тэгээд яг тэр 100 болвол бүр ингээд яг ингээд заасан онол техникийн дагуу хийж үзээл бүр үнэхээр гайхалтай байсан байхгүй юу. Тэг юу гайхалтай вэ гэхээр хамгийн гоё мэдрэмж тэр ихгүй ингээд яг хүссэн зүйлээ хийж байгаа шахаал өөрийгөө дарамтлаад хүчлээл зовоогоод байгаа биш. Яг ингээ урам авах хэвээр, урамшиж хийх хэвээр, амлах хэвээр. Тэгээ ийм шатраалаар явна. Ядахнаа л хэцүү үе нь ингээд дуусна гэдгийг заасан байгаа байхгүй юу? Бид нар хэцүү мэдрэмжээ ингээ үргэлжлээл өгдөг гэж боддог. Тэр бодлоосоо болоод, бодлын алдаанаасаа болоод шантраад болчдөг. Тэгэд өөрт төрсэн тэр гайхалтай мэдрэмж өглөө босох бол зөвхөн нэг жишээ байсан. Тэгээ өглөө боссноос хоошоогоо хүний амьдралын бүхэл зүйлс өөрчлөгддөг юм байна л да. Нөгөө ингээд нүх шахдаг тоглоом шиг надад санагддаг байсан. Нэг нүхийг л хөдлөгчөнгөд ингээд бүгд шахагдаад ингээд бүх юмны байрлал өөрчлөгддөг шиг. Миний амьдралд орж ирж байгаа хүмүүс болж байгаа үйл явдал гэд бүх юм өөрчлөгдөд. Тэгэд үнэхээр одоо юу гэдгийг миний сэтгэл аюу хөдөлсөн, аюу баярлсан, аюу гоё байсан. За тэгээд бас нэлээд сэтгэл готролтой байсан тий. Зүгээр байж байгаа сайхан болохоос илүү тэр нэг юм өвдөд байгаа мэдрэмжийг илааршуулна гэдэг өргөс авсан юм шиг айгу гоё байхгүй юу. Тэгээ тэр мэдрэмжийг хуваалцаж эхэлсэн. Яг л өөрийнхөө амьдралын түүхийг ярьсан. Түүх бас хүмүүст ингээд маш их сэтгэлээ хөдлөсөн. Дээр нь яг тэр одоо хийж байгаа зүйлтэй ингээд айгу хүмүүсийг уриалсан тий. Бүгдээ хамтдаа өөрийнхөө хүссэн зуршлыг бүтээе гэдэг. Тэр өөрөө хүмүүст яг маш хүчтэй хүрсэн, хүмүүс их олноороо хүлээж авсан нэг шалтгаан байсан. Хоёр дахь шалтгаан бол энгийн бидний мэддэг одоо гашуун үнэн. Тэр нь болохоор сэтгэл судлалын талаар ярихаар хүн болгон сэтгцийн хүчтэй хүн болчих гээд ярихгүй зүхтаадаг байсан. Намайг ярьж эхлэхэд хүмүүс миний өмнө санаа зовоол миний сонсогч байхаасаа ичээл те. Тиймэр хүмүүс байдаг юм шиг байна те гэд ингээ өөрт нь бол хамаагүй шүү гэсэн тийм байр суурийг аюу илэрхийлдэг байсан. Тэгээд тэр хаалттай сэдвийг одоо юу гэдэг юм аюу хүнд хэцүү амьдралтай эсвэл ингээ ухаан санаагаа алдсан шараатанд очсон хүний асуудал гэж бодож байсан бол тэрийг зүгээр л би ингээ өглөөний цагаа ууж байгаа юм шиг аюу энгийн ярьсан. Тэгээд тэр нь ингээд маш олон хүнийг зоригжуулаад өөрийгөө илэрхийлэх, хуваалцах, өөртөө санаа тавих боломжийг олгож байгаа аюу тийм гим хороггүй тэр хүмүүний нэр хүндэд халдахгүй тий үнд зүйлсийн үгүй хийхгүй ичвтер байдалд оруулахгүй байгаа нь хүмүүст аягүй гоё санагдсан баг. Тэгээд маш олон хүн маш богино хугацаанд нэгдсэн. Ер нь Тукана ингээд дадал зуршил гэж яг юу юм бэ те? Нөгөө сайн дадал, муу дадал гэж байгаа шүү дээ. Дадал зуршил байгаа те. Тэгэхээр энэний талаар бас жоохон ярий. За дадал зуршил бол хүний амьдралын 40-45%-ийг эзэлдэг гэж байгаа. Бараг тийм хагас нь байгаа зү те. Тэгээд энэ дадал зуршил гэдэг зүйл маань хүний амьдралын маш олон зүйлсэнд багтана. Тэг өглөө босхоос ахуулаад
бидний мэддэг ингээд дасгал хөдөлгөөн, хоолны зуршил өдр бол нүдэнд харагдаж байгаа тодорхой энгийн зүйлс. Гэтэл бидний хандлага гэж ярьдаг зүйлс сэтгэлгээ тий нөгөө өссөн дэвжих сэтгэлгээ юу, хайрцаглагдсан байна өдр гэдэг хандлага тэд нар бүгдээрээ бас зуршил. Энийг бид нар нүдэнд харагдаж байгаа тодорхой зуршлуудыг зуршил гэж ойлгоод одоо тэр хандлага ч юм уу хүний сэтгэлгээний тэр онцлог амьдралын хэв маяг гэдэг бол зуршил биш гэж бодсон байдаг юм байна л да. Зуршилтай хамаагүй гэж бодсон. Тэр ч утгаараа саяхныг хүртэл ер нь бол зуршлыг би өөрөө ч гэсэн нэг тийм ач холбогдол өгдөггүй байсан. Зуршил гэдэг маань үнэндээ бидний амьдралын талыг бүтээж байгаа. Тэр дотроо бүр ингээ ухамсаргүй оюун ухаанаар өдөрдөгдөж яваа тэр хэсэг маань 100% тэр чигтээ бид нар ухамсаргүйгээр хийдэг зүйлс гэдэг. Тэгээ энэ дадал зуршил гэдэг зүйл бол бид нар одоо хэн байгаагийн маань тал нь миний өнгөрсөн хугацаанд юу хийсэнтэй л шууд хамааралтай. Бас би ирээдүйд хэн байхыг хүсэж байгаа, яаж амьдрахыг хүсэж байгаагийн маань тэн хагас нь одоо миний юу хийж байгаас л шууд хамааралтай. Тэгэхээр өнгөрсөнд бол би юу хийж байгааг мэдэхгүй өнөөдрийн эрдэнэт яг дуканаг бүтээсэн бол одоо энэ бүхнийг мэдэж ойлгож амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн. Манай 115 мянган дагагч одоо пэйж бас байна тий пэйжтэй нэлээд 150 мянган хүн болвол дараа нь ямар байхыг бид нар одоо нөлөөлж эхэлж байгаа. Нөгөө дадал зуршил гэл ингээ реалтчгүй л сая далд ухамсар гэж ярьж байна тий ухамсаргүйгээс гарч ирэх гэл өмнөх одоо дугаар дээр бол Эрдэнэт багш оролцсон далд ухамсарын талаар ярилцсан. Тэгэхээр энэний дараа гарч байгаа энэ дугаар маань илүү далд ухамсарын талаар ойлгогдсон байгаа учраас нөгөө тий дараа чи энэ хоёр чинь хоорондоо яг холбогдож байгаа хгүй. Жишээлбэл би хаана өссөн тий хинтээ өссөн ямар дадал зуршил тухайн үед байсан эцэг эхээс хүртэл тий улбаатай. Тэгэхэд одоо намайг хэн болгосон гэдэг яг бүгдээрээ хэдий би хүсээгүй ч гэсэндээ миний хийгээд байгаа, үйлдээд байгаа, байн гаргаад байгаа тэр муу зуршил те бүгдээрээ өмнөх одоо тэр далд ухамсартай холбоотой болж таарад байгаа байхгүй. Гэт нөгөө муу зуршил, сайн зуршил гэд байгаа шүү дээ те. Тэгэхээр адилхан л ер нь зуршлыг зуршлаар солихын тулд бид нар одоо бас ажиллах хэрэгтэй болно те. Энэ дээр Дукан багш яаж зөвлөд юм бэ? Яг групптэй байгаа хүмүүстэй яаж удирддаг вэ? Зуршил гэдэг маань нэг зүйлийг дахин давтаад хийгээд авах юм бол зуршилыг ингээд удаан идэвхтэй бүтээгээд авах юм бол амьдралд чинь ашиг тустай болоод ирэх юм бол үр дүн үзүүлээд ирэх юм бол тэрийг бид нар амьдралын эрүүл хэв маяг гэж байгаа. Амьдралд маань хор хөнөөлтэй байдлаар тогтоод ирэх юм бол тэрийг бид нар донтолт гэж нэрлээд тэгж ярих юм бол бүр донтох эмгэг гэж нэрлэж байгаа тийм. Тэгэхээр бид нар нөгөө муу зуршил бүтээж байгаа бол тэрэндээ айгу анхааралтай бай гэдэг байгаа нь эргүүлээд бидрийг одоо бүр сэтгцийн асуудал руу түлхэх боломжтой. За тэрэнд нөгөө тоглоомонд донтох, архинд донтох, тамхинд донтох одоо юу гэдгийг те маш олон одоо амьдралын маань бүр үгүй хийх боломжтой тийм том асуудлууд руу бид нарыг түлхэж яадаг. За тэгээд бид нар яг одоо ингээд сэтгэл зүйн шинжлэх ухаанд юу гэж одоо зөвлөсөн байгаа вэ гэхээр муу зуршлаас сална гэдэг нь айгүй хэцүү. Ер нь бараг боломжгүй. Тийм болохоор муу зуршлыг сайн зуршлаар дар гэд. Энийг бол гэхдээ ямар нэгэн байдлаар чи сонссон ч хийж магадгүй тий. Надад өөрт маань ингээд юу гэдэг өөдрөг бай, зуршил бүтээ, өөрт итгэлтэй бай, эрүүл амьдралын хэв маяг чухал, эерэг бай гэдэг үгнүүд бол ингээд энд бол ингээд чихний хажуугаар өнгөрүүлсэн тий. Яг нэг тийм сонир санагдахгүй, чухал санагдахгүй. Яагаад гэвэл ач холбогдлыг юусоо ойлгохгүй. Яагаад яг тэр болдог процессыг ойлгохгүй. За тэгээд өөрөө ингээд сэтгэл судлаар сураад төгсөөд одоо би өөрөө сургагч багш болоод буцаагаад ингээд сургалтууд хийж эхлэхэд саяны хэлсэн өгүүлбэр бүгдээрээ хичээлүүд болсон байхгүй. Эерэг байх өөрөө нэг хичээл. Өөртөө итгэлтэй байх өөр нэг хичээл. Өөдрөг байх дахиад өөр нэг хичээл. Дандаа бүтэн нэг цагийн хичээлүүд явж гисэн. Муу зуршлыг сайн зуршлаар дарна гэдэг нь бас ингээд бүтэн хичээл болсон. Зуршил гэдэг маань болохоор ингээд тархины мэдрэлийн эсүүд хоорондоо ингээд одоо ямар нэгэн зүйлийг давтаж хийгээд ахлаар ингээд холбогдчих юм байна л да. Нэг шангаа орхоо шиг хэлбэртэй юмнууд ингээд байсан шүү дээ. Тэгээ хоорондоо ингээд араасаа ингээд нэг нэгнийхээ сүүл толгоонууд нь холбогдоод ингээд цуваа үүсдэг. Энэ цуваагаар бид нар бодох үед ингээд 8 ватт хүн унтж байхдаа 8 ваттын чийтэн хүртэл хасаач чадах тийм эрчим хүч ялгаруулдаг. Тэгээ ингээд жижигхэн эрчим хүч ингээд гүйдэг. Бид нар зуршил бүтээж агаад одоо болж болно тий ямар нэгэн байдлаар одоо сайн зуршлаар дарчлаа гэж бод юм уу. Тэгэхээр тэр жижигхэн гүйдэг цахилгаан байхгүй болчихж байгаа. Гэхдээ ч нөгөө шангаа орхоо шиг мэдрэлийн эсүүд маань бол салахгүй. Барьцалцсан хിവэрэл байдаг.
Ах тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр эргээд сэдрэхтэй маш амархан шүү. Тэд нар бэлэн байгаа. Тэд нар зүгээр унтаа байдалд орсон. Жижигхэн цахилгаан гүйлэх гэж жижигхэн сэтэл өгөхөд те архинаас гарсан хүнийг архиулахад маш хурдан буцаад ордог. Битгий уугаараа гэдэг штэ те. Архиулж байгаа архинаас гарсан хүнийг тааруулж уuna гэдгийг сонссноо байхгүй те. Тэр нь буцаад тэр нөгөө унтцсан байгаа мэдрэлийн эсүүдэд жижигхэн цахилгаан гүгэл тас гэл нөгөө нэг коноп дараалж чийдэн асан штэ те. Гадаа ингээд байгаа том хаяг пат гэл асдаг шиг асна гэсэн үг. Тийм болохоор зүгээр л унтуулж болдог. Унтуулахын тулд давхарлаад сайн зуршлаар дахиад давхар мэдрэлийн эсүүдийг уулзуулаад дарчдаг юм байна л да. Тэгээд дээдлийнхэн дарагдсан игнэгээр ингээд цахилгаан гүгээд, энерги гүгээд, эрчим хүч гүгээд тэр нь бидний сайн зуршил. Тэрнээс биш бүгдийг унтраагаад ямар дараад ингээд нуугаад унтуулчих байгаа юм шиг байна. Тий одоо хар үгээр бодох юм бол тэгхгүйгээр ил тавьчаад болиулна гэдэг нь зүгээр л чи битгий тамхи таталтаа, битгий архиул да. Чи дандаа л ингэх юм наадах болчих гэд. Ингээд ах нь бол тэр хүн өөрөө ирэхгүй ухамсаргүйгээр хийж болж чадахгүй. Тэг бойлгээд бүр зодоод идэг хүүхдээ ч юм уу те заваагаад идэг. Тэр нь маш хэцүү байдаг. Тэрэнд орохны сайн зуршлаар дарах буюу бид нар сэтэл аваад ямар нэгэн үйлдэлийг хийгээд тэрэндээ ингээ урамшчихлаар л дахин хийгээд идэг болчдөг. Сэтэл аваад ямар нэгэн үйлдэл хийдэг. Тэр үйлдэлийг солиод урамд хивэндээ байж лээдэг. Магадгүй тэр үйлдэлээ урамшуулад байдаг болох юм бол маш хурдан солигдож болно. Тэгэхээр бид нар муу зуршлыг авдаггүй, муу зуршлыг бид нар сольдог гэсэн. За яг ингээд дадал зуршил гэдэг ярангуут энэ чинь холбоо үг байгаад дадал зуршил гэдэг тийм. Дадал зуршил гэдэг энэ холбоо үгийг нөгөө салгаж их тайлбарлаж хоорондоо их маргалддаг. Би ингээд ер нь группийн анх нээхдээ юу гэж нээх вэ гэдэг аягүй хайж үзчихсэн. Ер нь надад хамгийн анх энэ тусламж хэрэгтэйсэн байхгүй юу? Хин нэгэн хүн ийм групптэйсэн бол би зүгээр тэнд ингээд маш итгэвтэй гишүүндэл байх байсан. Тэгээ анх ингээ хайхаар дадал гэж юуч гарч ирэхгүй, хөвшил гэж юуч гарч ирэхгүй, зуршил бүтээгч хин блээд нэг тийм хувь хүний зүгээр хаяг байсан. Тэгээ тэрэнд нь гэхдээ ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ би нэрээ өгөх гээд ингээд сонирхоод одоо Монголны тайлбар тойл гэж үзэж байхад дадал зуршил гэдэг холбоо үг байдаг. Дадал зуршил нь дахин давтагдсан үйлдэл нь явандаа хөвшдөг. Дадал зуршил ингээд одоо тогтоод ирэхээр хөвшил болдог. Хөвшил нь одоо дараагийн агсан төвшин. Хөвшлийг нь ерөнхийдөө хүмүүс хар ярианд юу гэж хэрэглэдэг вэ гэхээр амьдралын хэв маяг буюу нөгөө хөвшил гэдэг үгний үндэс нь явж идэг. Хүн болгон аз жаргалтай амьдралын төлөө, за тэгэл одоо амжилттай байхын төлөө хүн тэмүүлдэг те. Тэр болгон зуршил яригдана. Та муу зуршлаа сайн зуршлаар солих тий. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн тодорхой тийм аргууд бол байгаа. Жишээлбэл Тукана агшийн одоо байнгын хүмүүстэй хийлдэг тий группийн хүмүүст одоо уриалдаг тийм аргууд асаа хуваалцаж болох уу? Маш олон аргууд байгаа л да. Тэрнээс одоо нэг 3 аргач байдаг юм. Хамгийн чухал гэсэн. За хамгийн чухал тэрнээс гадна хамгийн их үр дүн биднэрт үзүүлсэн. Тэгээ яг ингээд нүдэн дээр одоо сошиал ертөнцийн ч юм бол нүдэн дээр ингээд шууд фидбек эргээд биднэрт хариугаа хэлж ич комментэд орж ирээд болж нь болохгүй байна те сайхан байна муухай байна. Тэгээ хамгийн их хүнд хүрсэн за 3 аргыг хэлэхэд нэгдүгээрт нь бол амлалт байсан. За би амлалт байсан, урам өгөх урамшуулах байсан. Нэг нь болохоор сэтэл гэсэн 3 зүйл байсан. Тэгээ энэ 3-ыг жоохон дэлгэрүүлээд мэдээж зөндөө олон арга бол байгаа шүү дээ. Тийм өөр санаж авах хэрэгтэй зөндөө олон юм байгаа. За амлалт. За амлалт. Амлалт айгүй гоё. Би өглөө босдог болноо. Би өглөө босдог цагаасаа 2 цагаар урагшаа босдог болноо гэл ингэн гот. Одоо миний ойр тавны найз нөхөд болоо босхгүй бэж. Чи тэг болч босдгүй л эздэч гэдэг юм уу тий. Тэгэн гот ингэ шантраал болдог ч юм уу тий. Тэгс чи яг үнэндээ яг юу гэж таарсан бэ гэсэн чинь тэр миний өглөө босно гэж хэлж байгаа үг бусдад ямар ч хамаагүй. Тэгж ярих юм бол миний ухамсартаж ямар ч хамаагүй. Тэр хинт зориулагдсан бэ гэхээр миний ухамсаргүй оюун ухаанд зориулагдсан байхгүй юу? Хүний тархийг компьютертэй зөвөрлөдөг тийм кино хүртэл хийдэг, люси хүртэл хийдэг. Гэтэл хүний тархийг компьютер шиг өгсөн програмын дагуу програмчлагдаад ажиллаад байдаг юм л да. Тэгээ би амлалт өгөнгөд би худлаач амлаж ийж магадгүй юу ярьж байгаа болгоомжтой бай гэдэг тийм. Тэгвэл миний ухамсаргүй оюун ухаан маань түрүүний хэлдэг далд ухамсар чинь өглөө босох гээд байгаа юм уу? Өглөө босъёгээд амлалт өгчлөө. Би өглөө босох хэрэгтэй юм байна. Яг л надаас команд аваад хичээж эхэлдэг. Энэ ухамсаргүй оюун ухаан
миний хүсэж байгаа, хэлж байгаа амласан зүйлд хүрэхийн төлөө надаас үл хамааран хичээж эхлэхэд зориулж хэлдэг. Энийг бид нар Secret-ийн онол гэдэг бестселлер болсон ном киногоноос ч гэсэн харж болно. Тарих мэдээлэлээр хоололдог. Юу ярьж байгаа, юу сонсож байгаагаа байтугай, юу ярьж байгаадаа анхааралтай бай. Муу юм яриад, муу юм сонсоодох юм бол тарихч гэсэн ингээ програмчлаад муу юм бодоод байдаг болж хувирдаг. Тэрнтэй яг адилхан би амлалт өгөнгөд энэ амлалтанд хүрэх юм байна гэдгийг ойлгоод ухамсаргүй тарих маань өөрөө намайг програмчилж эхэлдэг. Ухамсаргүй тархины үйл ажиллагаа бол яг одоо нэг тас гэл болохгүй. Зуршил гэдэг чинь тас гэл юм өөрчлөгддөг. Урт хугацаанд нэг л мэтгэд өөрчлөгддөг зүйлс. Яг л амлалтанд урт хугацаанд нэг л мэтгэд зуршил бүтээж амлалтандаа хүрэхэд зориулагдаж ажилладаг. Хүмүүс энэ амлалтыг би өөртөө өгж байгаамаа гэж бодоод бүр зөрөгтэй бүр дахин амлаад чадахгүй бол чадахгүй тий амлалтандаа хүрэхгүй бол унаа тэглийг хэнийг хохирож байгаа хэнийг ч хохироогүй шүү. Дахиад амлаад өөр зүйл амлаад амлалтыг бүр ингээд гоё яг өөрийнхөө сэтгэлийг удирдах зуршил бүтээж амьдралаа өөрчлөмөр байгаа юм бол амлалт бол маш хүчтэй одоо техник мөн. Тэгээ энийг бид нар групптэй уриалаад тэгээ манай гишүүд маань ингээд зураг хийгээд би ингийг амлаж байна. Би те мухаа үг хэлэхгүй байхыг амлаж байна. Би одоо талархаж сурж байна гэдэргээд амлалтаа өгөж эхэлсэн. Тэддэх өдөр дээрээ явж энд 37 дахь өдөр дээрээ эдэргээд пост эдэр хийдэг гэсэн. Энэ хүмүүст маш их хүрж байгааг бид нар харж ирсэн. Хүрч чадахгүй байсан ч гэсэн дахин амлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм шүү дээ, тий? Хүрч чадахгүй байсан ч хамаагүй. Яг энэ дээр нэг юм ингээд нөгөө хүрч чадахгүй гэд нэг үггүй шүү дээ, тий? Амлсан зүйлдээ хүрч чадахгүй болохоор хүмүүс чи чадсангүй энэ төр гэдэг тий? Тэнгууд надад ч гэсэн юу гэж мэдрэгчсэн хэр за би чадахгүй мэн дөө хизээч чадахгүй юм байна болиё гэж боддог байхгүй. Гэтэл нөгөө тархины мэдрэлийн эсвүүд холбогдчихдог. Хизээч салдгүй эргэж зүгээр унтаа байдалд орсон байж байдаг гэдэг нь би дараа нь дахиж амлаад дахиж хийж эхлэх үед тэд нар дахиад сэрэгдэг байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр дахиж оролдох болгонд өмнөхөөсөө улам хялбар болж идэг. Яагаад гэвэл би хизээч шинээр эхэлдэг. Би одоо ингээд нэг юм компьютерийн програм суулгаж байсан бол 37% татсан байжгаад тэгээ орхисон байсан бол 38 гээл үргэлжлүүлдэг. 67 дээр зогссон бол 69 гээл явдаг. Бид нар сэтгэлээрээ л өөрийгөө маш их хайрцаглаж блоклж одоо зогсоодог болохоос биш яг үнэндээ бүх юм инерцээр явж л байдаг. Би одоо юу гэдэг амлалт өгөөд амлалтандаа хүрээгүй тэнгуут зүгээр л амар энгийн тий доржоо намайг шоолонгууд би шант жоох имзэглээл би хизээч чадахгүй мэн гингууд ингээ бүх одоо ирээдүйд болох сайхан зүйлээс татгалзчихж байгаа. Гэтэл миний ингээд банкны дансанд байгаа мөнгө шиг миний зуршлын дансанд тархины дансанд маань зуршлын юм одоо үр таригдсан байна. Үрүүд аль хизээний таригдсан зүгээр зогсцсон л байгаа. Өрсөлдөн зогсцсон л ээждэг. Тэрийг би урагшлуулаад дахиад л услах хэрэгтэй болчихно. Дахиад амлаад дахиад хичээхэд хаан зогсноосоо л нэмэгднөхөөс биш шинээр эхэлдэг. Хүмүүс бидний хэлэх дуртай байдаг шүү дээ. Дахиад ихнээс нь. Зуршилт бол дахиад ихнээсэ гэж байхгүй хаан зогсноосоо үргэлжлүүлдэг. Би анх энэ тухай ингээд нэг лайв хийгээд ярьсан чинь хүмүүс бүр ингээд маш их итгэл найдвар өглөө. Вау бид нарт энэ тархин дотор чинь бүтээж байгаа дөрхицсэн тий хэд хүн 20 наслсан юм уу 30 наслсан юм уу 40 наслсан юм уу амьдралынхаа талан зуршил маш олон зүйлийг оролдож байгаад болсон байдаг байхгүй бид нар амьдралдаа. Тэд нар бүгдээрээ бидний тархины дансанд зуршил гэж зооснууд байгаа л гэсэн үг. Дараачих нь юу вэ? За хоёр дахь нь бол урам. За тэгсэн чинь зуршлын тойрог гэж байдаг юм байна л да. Хүн сэтэл аваад үйлдэлээ хийгээд тэрэндээ урамшихлаар дахиад сэтэл өгөнгөт туртаа хийгээд байдаг. За тэгэл тэрэндээ урамшаад энэ тойрог ингээ хит давтагдаад ирэнгүүт сэтэл байхгүйсэн ч гэсэн урам авахгүйсэн ч гэсэн үйлдэл давтагдаад байдаг болчдөг. За тэгэнгүүт урам гэдэг дээр бид нар бас нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Урамшин гэдэг чинь сэтгэл баясан, талархан, цэнгэн гэсэн утгатай байгаа зү тий. Эерэг утгатай. Хүмүүс болохоор ингээд биенийгээ загнаад, шахаад, зодоод ингээд дарамтлаад юмыг хийх гэдэг тий. Хүний сэтгэл ямар нэгэн өвдөлт, зовиор мэдэрчл байгаа бол энийг зуршил болохгүй эсвэл одоо юу гэдэг нь тий. Заваач иж болгоно гэсэн үг. Одоо цэргийн байгууллагт бол их урам өгөөл хайрлаад байгаа юм байхгүй шүү дээ. Гэхдээ нүдсээр бол хийж сургаж байгаа шүү дээ. Тэрэнд маш их хугацаа ордог. Тэрнээс гадна маш их стрессддэг. Магадгүй хийж чадахгүй гэж магадгүй эсвэл өөр асуудлуудыг бас олж авдаг ч байж магадгүй.
Энгийн хүний амьдралд маш хурдан хийж сурахыг хүсэж байгаа бол яг хийсэн үйлдэлийг урамшуулад хүний тэр сэтгэлийг гоё цэнгүүлээд авах хэрэгтэй. Тэгээ урам гингот манайхан ч нэг юм авч өгнө гэж боддог байхгүй. Ийм биетэй те бэлэг авч өгнө гэж боддог. Тэгээ урам хүний сэтгэл баясаж цэнгэхэд заавал мөнгө хэрэггүй, заавал бэлэг хэрэггүй. Бурхан багшийн одоо нэг дом гэдэг чинь чи сайхан инээчгэлт чамд ийм гоё ам байна. Чи сайхан харчгал та. Чи тэрвэрчгэл дээ. Чи алгаа ташчгал та. Вау болж гин. Яг энэтэй адилхан хүний сэтгэлийг яг тэр үйлдэлийг хийснийхэн дагуу яг тэр үйлдэлийг нь магтаарай гэж байгаа. Тэнгууд хүмүүс ингэ тэнэ авчдаг бас тий. Чи сайн хүн шүү гэх ерөнхий тий. Гэтэл аяга хураасан бол аяга хураадаг ч л сайн шүү дээ гэд аягны тухай л ярих хэвээр. Гэтэл ерөнхийлж болохгүй эсвэл би нэг магтах хэвээр гингуудаа аягийг биш тий. Чи өглөө өстө гоё эрт тоссон шүү. Ингэвэл тэр аягны зуршлал бүтээгч байгаа л аягныхаа тухай л ярих хэвээр гэсэн. Гэхдээ энэ дээр бас ийм хоёр тал байна уу? Одоо зарим хүн бол одоо гоё урмаард тэгддэг тий. Зарим хүн одоо яадгийн нөгөө шахах, загнахчуд, загнуулж одоо тий бүр ингэж дадал зуршил болгож юм хийдэг ч үгүй юм. Тэр ялгаатай бас байгаа хаа. Аха. За сэтэл гэдэг 3 дугаар хэсэг байгаа. Сэтэл гэдэг маань болохоор бид нар энэ амьдралаас ингээд өдөөлт, сэтэлт, дохио ямар нэг юм авч ээж үйлдэл хийгдэж байгаа тий. За энэ нөгөө өдөөлт, сэтэлт гэдэг юмд нь бид нар нөгөө нэг саяны тэр ингээд ялангуяа одоо бидний үеийнх юм уу бидрээс дээш үеийнх юм бол бидрийг 10 жил зодддог байсан шүү дээ. Багш нар, ах эгч нар, аав ээж, ангийн хүүхдүүд зүгээр хүний биед хүрэн халтна гэдэг чи одоо ингээд хуулиар хамгаалагдсан бидний ирэх юм байна шүү дээ. Гэтэл тэрийг бүр ингээд зүгээр л тий сайн зодоод өгч гэж ах шиг тий бүр ингээд хэвийн зүйлээсэн шүү дээ. Энэ өөрөө бидний сэтэлт болсон байхгүй юу? Тэрэн дээр бид нар ингээд сэтэл авч юм хийдэг юм зуршилтай болсон айгуу тийм гунигтай тий. Тэгээ энэ өөрөө зуршил болсон. Энэ юм шахуулчаач би хийдэг юм аа. Тэгвэл тэр хүний одоо юу гэдэг одоо нэг жоохон сонин зуршил. Тэгээд тэрийг ингээ уран болгоод авчвал өөрт нь бол уг нь маш гоё сэтгэл нь цэнгээд стрессгүй бас их хурдан тэрийг сурна. Нэгэн тийм болцсон хүмүүс бол тэрийгээ солино уу яана уу гэдгийг одоо өөрсдөө мэднэ. Солихын тулд хоёулын дараа хугацааны тухай ярина. Солихын тулд бид нар жоохон хугацааны челленж хэрэгтэй. Тэр жоохон хугацааны челленж тэр нэг жоохон өвдөлтийг мэдрэхийг хүсэхгүй байгаа бол хувийн сонголт зуршил бүтээгч чинь тиймэрээ байж болно. Окей. Харин хүүхдүүдийг өсвөр насныхныг дөнгөж сурч эхэлж байгаа хүмүүсийг бол битгий зодож нүдэж дарамтлж тэгж одоо өөрсдийнхээ арга барилаар хүмүүжүүлнэ гэдэг нь одоо зуршуулнаа гэсэнтэй бас агаар нэг штэ битгий тэгэрээ урамшуулчаарай. Бид нар чинь сайхан үг хэлжиж сураагүй ард хүн байхгүй юу? Урам өгжиж сураагүй хүмүүс ахгүй яг үнэндээ. Тэгээ өөрийнхөө амьдралыг харах туулсан амьдралаараа бусдын амьдралыг хэмжээд өөрийнхөө харах өнцгөр бусдыг одоо хардаг. Би зодуулаад хийгээд сурцیں۔ Чамайг зодуулж чи сурна. Яг үнэндээ бол тэрнээс амархан арга байгаа. Танд ч амархан, хүүхдэд ч амархан. Тэр нь урам өгдөг зүйлийг өөрөө ч сурах хэрэгтэй. Бид нар бүр эхнээс нь сайхан зүйлийг олж харж чаддаг болж сурах хэрэгтэй. Зуршил олох хэрэгтэй. Дараа нь харсан зүйлээ хэлж зуршил олох хэрэгтэй. Хилүүлсэн хүн нөгөө талд тэр хийлгэж сурахыг хүсэж байгаа зүйлийг бүр хурдан хийдэг болно. За зуршил олгох хугацаа гэж бас байна уу те? Зуршил болгох хугацааг за 21 хоногоор гэж ерөөхдөө бол эрдэмтэд тогтоосон байдаг. 21 хоноод зуршил болдог гэд бид нар нийтээрээ ойлгоцсон байдаг. Би ч гэсэн тэгж ойлгож байсан. Тэгээ 21 хоног л гүрийж байгаад хийчих юм бол зуршил болчихно гэд 21 хоног л гүрийж байгаа хийгээд дуусна чинь дуусаад санаа аваад яах гэсэн чинь зуршил болохгүй хэцүү хിവэрэ байгаа л гэдэг байхгүй юу. Тэгэн гот худлаа юм байна. Хизээш болохгүй юм байна гэж хүмүүс бодоод шантарчдаг тий. Тэгсэн чинь 21 хоноод хамгийн эхний мэдрэлийн эсүүдэл уулздаг байхгүй юу. Тэр нь 21 хонохоос өмнө бол ямар ч зуршил биш зүгээр ингээд тий өдрүүд үйлдэлүүд энгийн тохиолдлууд байсан бол 21 хоног болсноро хамгийн эхний мэдрэлийн эсүүд гагнагдлаа гэсэн үг. Тэгээ хоёрхан шиг мэдрэлийн гагнчаад тэргүүчийн шууд юу ч байхгүй шүү дээ тий. Тэгэн гот 3 сар гэдэг хугацаа байгаа. 3 сарын турш давтарч хийгээд ахлаар дараа дараагийн мэдрэлийн эсүүд холбогдоод гагнагдаад бат бөх болоод тий ингээд сууж ирдгөө. Тэгэхээр зуршил бий болдгоо гэд. Тэгэн гот хүмүүс ингээд зарим хүн болохоор 100 хоног гэдэг ч гэдэг юм уу тий. Монголчуудаас миний нэг гэлчмэр санагдаад байдгийн.
янз бүрийн эрдэмтэд судалж байгаа. Бас нэгнийхээ судалсан зүйлийг сайжруулж судлаад байгаа. Апдейт хийгдээд байгаа. Тэгээ бас янз бүрийн зүйлд хэрэглээд байгаа тэр одоо техник онлыг чинь тий. Одоо сэтгэл судлыг магадгүй ингээл дасгал хөдөлгөөн дээр ингээл чи нутагшуулж гин. Би одоо ингээд сошиал орчинд нутагшуулж гин. Өөр нэг хүн тэнд магадгүй гоо сайхан гэдэг зүйл дээр нутагшуулдаг ч юм уу тий. Ингээд инновацлагдаад байгаа байхгүй. Тэрнээс шалтгаалаад бид нарт нэг юм жоохон тооны зураг гардаг. Одоо нэг хүүхдийн 100 хоногийг ингээл солонгос тэмдэглэдэг ч гэдэг юм уу тий. 100 ингээд хайр дурлалтай осоо 100 хонохороо нэг юм уу зүүчдэг юм л шүү дээ. Ингээд төлхөр гагнаад тий. Битээр салахгүй боллоо. Үерхэл үүгээр эхэллээ гэсэн утгатай ч юм уу. Бат бөх боллоо гэсэн утгатай ч юм уу. Тэгээ энэ нь болохоор ингээд нөгөө 90 хоногоо 100 хоногоо 95 юм уу. Магадгүй 98 ч юм уу. Ер нь зүгээр нэг юм 3 сарын хугацаа юм байна л гэд ойлгочиход болно. Дунджаар. За тэгээд нэг жил болохоор зуршил бол одоо таних боллоо, амьдралын хэв маяг боллоо гэж үздэг. 5 жил болсон зүйл насан турших болно гэж бас байдаг юм байна. Турыг л одоо сүүлийн үед сүсгүүчүүд айгүйх ярьдаг болсон тий. За ирчүүд ч айгүйх ярьж байгаа. Турх асуудал бол нэгдүгээр асуудал болчиход байна шүү дээ тий. Одоо таргалалт бол олон өвчтний үүрээ. Турах хэрэгтэй, жингээ асах хэрэгтэй тий. Гэл тэгсэн мөртлөө за өнөөдрөөс эхлээ шийдээд тий олонний дэглэмд орлоо, дасгал хөдөлгөөн хийлээ гэл явдаг. За явлаа 7 хоноод очиод гацдаг. Гацангуудаа яг түрүүний Туканагийн хэлдэг шиг нэг л удаа амьдарч байгаа юм чи үсэн. Тэ ингэж өөрийгөө зовоно гэж байсан. Ингээл нөгөө төвчээр нь барагдаж эхэлж байгаа байхгүй. Тэр төвчээрийн нэг юм хязгаарыг нэг жоохон хэсэг дээр л нэг цаашаа гараад гიშгчих юм бол тэр нэг дадал зуршлыг бүтээх гээд байгаа байхгүй. Тэрний хамгийн тулгуур одоо чухал зүйл яг юу юм бэ? Яг тэрийг яаж давах хэрэгтэй юм бэ? Яг тэр нөгөө чиглэлээ шүү дээ. Яг ингээд жоохон л юм давчвал тэнд амжилт байгаа тий. Гэхдээ хүмүүс саяны хугацааг хэлдэг нь хаана дуусах нь мэддэхгүй шаналл зовлон зовөөр тий тэр нөгөө нэг юуг хязгааргүй үргэлжлэх юм шиг мэдрэмж төрүүлээд ахаар угаасаа амар сонсогдож байгаа сте. Насаараа ингээд төвчих юм уу? Гэтэл чи 21 хоног болоод ингээд тогтож эхэлж байгаа 3 сар болоод энэ зүйлийг чи бүр хийхгүй л байж чадахгүй бүр чи тийм дуртай болно. Гингууд би 2 сар гүрийцэн бол за ганцхан сар шүү гэж бодно. Гэтэл мэдгүй 30 жилийн турш ийм хэцүү байх ч юм шиг мэдрэмжтэй байгаад нөгөө мэдлэггүй тэр нөгөө туушгүй тий нэг юм алдаатай зүгээр ойлголтоос болоод татгалзаж байгаа нь тэгэл байгаад ах юм байна гэж бодохоор л хүн төвчээрг болчиход байгаа байхгүй. Төвчээрт хязгаар байгаа, хязгаар нь тэнд байгаа гэд хэлчих юм бол хоног толол тэсэн штэ хүн. Зуршил бүтээх энэ техник гэдэг чинь сайн айгүй амархан юм ярьлаа шүү дээ. Энд ямар ч тийм амар хэцүү одоо тооны хичээл байхгүй шүү дээ. Хүү амлалт өгөх юм байна. Урам өгөл болоо юу? Тэгэл болоо юм уу? Сэтлэгэл болоо юм уу? Тэгвэл би нэг группээс нэг найзтай олчих. Над руу уцтаад өглөө сэрээгээч гэдэг юм уу? Ийм хүний амьдралын харилцааны сонирхолтой зүйлүүд хэсгүүд байгаа байхгүй. Тэгэнгუთ хүмүүс энэ тархин дотор одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаанаар бол тархин дотор болдог процессыг нэг удаа л сурч байгаа. Харин тэр нь өглөө босох юм уу, эрүүл хооллох юм уу, дасгал хийх юм уу, ном унших юм уу, тэгээ хүний амьдралын 50% дотор одоо хандлагаа өөрчлөх юм уу, мохоо бодол ботхоо болох юм уу? Энэ бүгдийг бүтээх нь яг адилхан техниктэй байхгүй юу? Тэр техникийг хамгийн ихнийх дээрээ ойлгохдоо жоохон суралцах хэрэгтэй болно. Хэрэгжүүлэхдээ нэг жоохон ингээд ард урдахын мэдрэхийн тулд нэг жоохон цаг орж байгаа. Тэрнээс хойш хүмүүс биеэ даачдаг, дурлцдаг. Зүйлдээ зуршил бүтээхэд донтоод байгаа байхгүй юу? Тэр нь бүр ингээд байнга өөргөө челленж хийж идэг болгочихж байгаа. Байнга тагтлагаа ажиллуулж шүү дээ. Одоо сүүлийн үед нийгмээр нойргуудл гэж нэг асуудал байгаа. Ялангуяа сайн нөгөө вирусын үед те нэлээд тэр бол нэлээд одоо чухал сэдв болоод байгаа шүү дээ. Тэгэхээр нойргуудалтай хүн одоо яг ямар зуршил юунаас эхлээд бүтээх юм бол ямар дараалалтай бүтээх юм бол яг энээсээ ангижирч болох вэ? Би 10 жилийн өмнө нойргуудаж сэтгэл судлал гэдэг зүйлтэй аргагүй ирхэн танилцсан. Тэр маань юу болсон бэ гэхээр бизнес гэж оролдоод тухайн үеийн одоо хашаар 200 сая төгрөг нэг бизнест оруулдаг байх, хөрөнгө оруулдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр бизнес маань ингээд нэг юм бүтлгүүтгээд би ингээд өөрийнхөө хөрөнгө оруулалтыг алдах гээд. Тэгээ миний хувьд бол 200 сая төгрөг бол их мөнгө байсан. Миний мөнгө ч биш.
хүний мөнгө зээлж оруулсан байсан. Тэг би ингээд нойргоо онж эхэлсэн. Санаа зовж эхэлсэн. Бодож эхэлсэн. Шүн ингээд нойргоо онол одоо яаж энэ асуудлыг шийдэх вэ? Ингүүл яах вэ? Тэгүүл яах вэ? Ингээд үзье. Очоод оролдоод үзэн магадгүй болохгүй. Нөгөөдөр нь дахиад бодъё гэд би нойргоо нэлээ олон шүн хонсон. За тэгсээр байгаад нэг юм хүн чинь нэг юм санаан зовоод хичээгээд ахлаар асуудлаа шийдэн штэ. Тэгээ сайхан ямар ч тийм одоо өөр шир санхүүгийн проблемгүй болоо бүх юм дууслаа. За ашгүй дээ ингэж нэг одоо тий өрөнд орж дампуурхаас одоо аврагдлаа. Йой ямар гоё юм бэ? Асуудлаа би шийдчихлээ. Унтъя да гэсэн чи унтдаг байхгүй юу? Яг нөгөө айгүй их мөнгөнд санаа зовоод нойргоо ингээд шүнжэнгөө сортолцоод хоноход бол надад шалтгаан байсан. А дараа нь ямар ч шалтгаангүй асуудал айл хизээний шийдэгдээд ингээд тий эргээр шийдэгдээд өнгөрцөн би одоо ингээд нойргоо хонох ямар шалтгаангүй болчиход хад миний нойр хүрхээ болцсон. Тэгээ тэр байдалтайгаа би 3 орчим жил явсан. За нойргоо болсноос эхлээд сэтгэл готрол бүр гэрлийн хурдаар хүндэрсэн. За би физиолог бол маш ихэр муудсан. За тэгээд бүр ингээд одоо нойргоогээс болоод ирч хүчээ алдж байгаа, стрессдж байгаа, ажлаа алдж байгаа, орлогоо алдж байгаа, харилцаануудыг алдж байгаа. Өдөртөө ингээд нэг юм зомбирууд яваад тахлаар чинь хүний дургу үргээд, уур үргээд, юмаа мартаж санаад, ажлаа буруу хийгээд, бодлаад ингээд түмэн асуудал дагалдсан. Тэр бол ерөөсөө бараг үгүй эс нойр бол амар шигтэй тий. Нойр ямар чухал вэ гэдгийг ойлгосон. За ингээд эргээд нойртой болох хэрэгтэй болоод ингээд баахан мэдрэлийн эмчээр явсан. Тэг мэдрэлийн эмч нэг зөвлөгөөг би яг хэрэгжүүлсэн байхгүй. Тэр нь юу гэж хэлсэн бэ гэхээр нойргоо яваад ах юм бол үнэхээр болохгүй. Чи одоо ингээ орой орондоо ороод өглөө болтол унтна. Орой 10 цагт орондоо ороод 6 цагт бос. Баялахад 11 тунтаа 7-д бос гэл тээ. Тэгэл орой ингээл орондоо ороод унтахгүй ингээл байсаргал үүр цайхад нэг 2 цаг унтаал босол сүултээ бол тийм лс. Тэг чи эмч наваг чи хаач хамаагүй хизээч хамаагүй нойрчл хүрэх юм бол унт. Нойр авахгүй бол болохгүй. За энэ ингээд эмчийн өгсөн зөвлөгөөг бол би яг хэрэгжүүлж гисэн. Нэгдүгээрт нойр авах нь чухал байсан. Би ажил дээр ч гэсэн ингээд нэг юм унтчихвол бөөн баяр унтаад өгдөг тий. Унтчихт мань хүн сэрээвэл бараг л ингээл тий. Би унтчих штэ болохгүй намайг сэрээж гэл. Надад бүр ингээл тэр нь өөрөө л өөр юм байхгүй. Унтуулдаг юм нэгдүгээрт нэг ч тийм уух дуртай байгаагүй. Хоёрдугаарт надад бол угаасаа үйлчлэхгүйсэн. Үйлчлэлтгүй төрлийн хүмүүс бас байт юм билээ. Тэгээ хоёрдугаарт жоох ингээд нойр авдаг болоод ирэнгүүт тэрний дараа цаган дээр ажиллаж эхэлсэн. Цагийг зөв горимд нь оруулахыг хичээгээд 30 минутаар нэг цагаар ингээд тий зөв ингээд цагийн горим руу шилжүүлж эхэлсэн. За тэгээ тэрний дараа буцаад эргээд бүтэн нойртой болсон. Одоо 10 жил өнгөрлөө. Нойр ямар үнцэнтэйг ойлгосон. Хамгийн түрүүнд за зуршил бүтээ би одоо мөнгөтэй бодлоо, би туръя тий би одоо дасгал хөдөлгөөн хий. За бүхэл амьдралын бүхэл зүйлд зуршил хэрэгтэй. Тэгэхээр эерэг тэгээ амьдралын зөв хэмнэлтэд болох зуршил бүтээхэд хамгийн түрүүнд яг юг эрхэмлэх ёстой. Хамгийн түрүүнд ямар алхам чухал юм те нэг алхам. За хамгийн түрүүнд хүмүүс зуршил бүтээх гэж байгаа бол яг одоо миний амьдралд хамгийн хэрэгтэй зуршлаа бүтээ. Хэрэглэгдэх зуршлаа бүтээ. Хүмүүс зуршил бүтээхтэр бас чамайг нэг зуршил бүтээгээл чи гоё үр дүнгээ үзээд ангууд ингээд нөгөө зуршил бүтээн гэдэг нь огт хийх юмгүй байж хагаад шинээр хийх юмтай болж байгаа юм шиг нэгнийхээ зуршлыг дөөрэж эхэлдэг байхгүй юу? Чи турцсан юм уу? Тэгвэл би туръя. Чи эрүүл хоолдог болсон юм уу? Тэгвэл би эрүүл хооллоё. Эсвэл нэг хүн нэг зүйлийг чадангууд амар гоё санагдангууд нөгөөдгөө ятгаж эхэлдэг. Тэгээд тэрэнд нь дагалддаг. Мэдээж эрэг эрүүл зуршлууд бол бүгдээрээ хүний амьдралд хэрэгтэй. Гэхдээ яг одоо чиний цаг мөч өөр, миний цаг мөч өөр. Чамд хэрэгтэй байсан зүйл надад яг одоо хэрэггүйсэн ч гэсэн 3 сарын дараа хамгийн хэрэгтэй маань зүйлч маань болж болно. Яг энэ өөртөө хамгийн хэрэгтэй зуршлаа бүтээхээр амьдралд нь гоё хэрэглэгдээд амьдралынхын чанар сайжраад яг үр шимийг нь аавна гэдг нь өөрөө түрүүний зуршил бүтээхэд зориулж хилжсэн тэр одоо урмын сайхан үгч гэдэг юм уу урамшуулж өгж байгаа бэлэг гэдгээс бүр ингээд 1000 дахин том одоо хөшөөрөг байхгүй. Тэгэх юм бол бүр нэг зуршил бүтээгээд тэр зуршил нь амьдралыг нь яаж өөрчилж байгааг мэдэрсэн хүн зуршил бүтээхэд зуршил
зуршин байхгүй бүр. За энэ удаагийнхаа дугаараар Түкан ах шиг урьж оролцууллаа. Бид хоёр зуршил бүтээх нь гэсэн энэ сонирхолтой сэдвээр маш гоё амжилттай ярилцлаа. Тэгээд танаа группийн хамт олонд амжилт хүсье. Багштай амжилт хүсье.